Сайдыг та холбортын талаар юу боддгоо хэлж өгөөш. Дараагийн 5 жилд одоо ямар юм болох бол миний бодлоор бол биткойн холборлолт бол ухаалаг баян боловсролтой хүмүүсийн одоо ажил гэж бодож байна. Хүн болгонд бол тохирох бизнес биш. Би бол одоо өөрийнхөө найз нөхдөд танихгүй хүмүүст хэлэхдээ үндсэн ямар ойлголт үүдгийг тэгэхээр биткойн олборлолт бол одоо бүх хүн таарсан бизнес биш ээ гэж хэлдэг. Та өөрийнхөө тунаг төхөөрөмжийг бол авч болно шүү дээ. Компьютерээр ямар нэгэн юм те. Тэгээд өөрөө хуваараа олборлолт хийж болно биткойныг. Тэгээд бас ашиг олох боломжтой. Хамгийн гол асуудал нь яг ингээд та хэр удаан ингэж ажиллах уу? Байнгын одоо орлого олж болох уу? Та нэг жил одоо бас орлоготой байж чадах уу? Та бол ер нь 3 сард нэг орлого олох байх. Энэ бол яг баримт, өөр боломж байхгүй. Энэ бол яг баримт байгаа, факт байгаа. Та яг одоо $5,000 төхөөрөмж аваад тэгэхэд 3 сар ашиг болоод тэгэл зогсож штэ. Энэ бол айгу юу гэж хэлэх юм те мангар гэдэг юм уу те бас их буруу бизнес гэж байна. Та өөрийнхөө мөнгийг бол салхинд хасж яах гэсэн үг л дээ. За яг эндээс бол төхөөрөмж зарж байгаа байгууллага ашиг болно шүү дээ. Би ингээд өөртөө 3 сар л ярих юм уу те би биткойн олборлож байгаа гэж ярих юм уу 3 сар 4 сар 5 сар 6 сарын дараа юу болох вэ та болохоор одоо байр цахилгаан бүх юмны одоо зардлыг төлөх болно шүү дээ. Ер нь бол тэгэл та орос хөрөнгө оруулалтаа алдчихж яах гэж бодох хэрэгтэй. Хэвдрэл үүснэ тийм ээ. Вы даже не сможете получать прибыль регулярно на протяжении 6 месяцев. 6 сарын дотор ч гэсэн тогтмолтой ашиг олох боломжгүй байна. За 5 жилийн дараа та юу болох вэ гэж асууж байна л дээ. Ганцаараа ч юм уу, гэрийн нөхцөлд юм уу одоо олборлолт хийх бол энэ бол ямар ч ашиггүй хувилбар. Энэ дээр ямар хүмүүс ашиг гэдгүү гэхэлэр чинь айгүй хүчин чадалтай санхүүгээд тэргүүн доллартай тоног төхөөрөмжөөр шинжлэх тийм боломжтой компаниуд энэ дээр олборлолтын бизнесээр ашиг хийж чаддаг. Үйлдвэрлэлийн хэмжээнд дээр бол одоо олборлолт хийдэг. BitClub бол тэдгээрийн нэг нь л дээ. Би яагаад BitClub-ны тугт ингээд ажиллаж байна гэхээр гол учир нь юм байгаа л да. Биткойн олборлох үйлдвэрлэлд бол BitClub network бол нэлээд дээгүүр байр эзэлдэг. Одоохондоо 3% одоо зах зээлийг эзэлж байгаа боловч хүчин чадлаараа 3% эзэлж байна. Биткойн BitClub network одоохондоо BitClub бол 100,000 төлөөлөгчтэй нөө өмнө нь бол одоо талбай түрээсэлж ирсэн. Дэлхийд дээр олборлож байгаа биткойны хүчин чадлын
хэш рейтийн 3%-ийг эзэлж байгаа биднээс. Мы захватили 3% рынка только с 100 тысячами участников BitClub. Но представьте, что... За гишүүд нь 100 мянган гишүүнтэй гэж хэлсэн тийм. Гишүүд бол сая хүрүүл юу болох вэ тийм? Гэхдээ биднээс бол дэлхийг бол бүгдийн одоо ингээд удирдах эзэлж чадна гэж хэлэхгүй. Энэ дээр бол тэрбум доллартай бол долларын сайтангууд ажилдаг. Харин BitClub бол бас яг томхон одоо тоглогчдын нэг. Бид бол үүний оролцогчд байгаа. Бид бол энэ одоо тортны жижигхэн хэсгийг бол эзэлдэг. Агуу том зах зээл байгаа. За ингээд хэшрэт буюу хүчин чадлыг ингээд харах юм бол байнга тийм ашигтай байгаад байдгүй. Хуваараа олборлт хийж байгаа хүмүүст бол ашиггүй байдаг. Хань шууд ингээд өсөнгүүд хүмүүс олборлт ашигтай юм байна гэд олборлт хийдэг төхөөрөмжийг маш ихээр худалдаж авдаг. Нийлүүлэлт болон одоо ханшны өөрчлөлт бол хоорондоо хамааралтай боловч яг энэ хоёр бол биткойн олборлолтод бол ямар ч хамаагүй байдаг. Олборлолтын одоо ашиг бол за маш их томьёо тооцоогоор олдог боловч би нэг бүрэн бол ойлгохгүй байгаа л да, мэдчихгүй энэ талаар. Яг одоо болохоор ингээд зарим нэг олборлогчид бол хялбар байж магадгүй л дээ. Яг одоохондоо тийм. Тодорхой хугацааны дараа бол олборлолт бол хүндэрчдэг. Олборлолт хийгээд хүнд болчдөг. Та ямар нэгэн одоо олборлогч болж байгаад блок болсны дараа дараагийн блок дээр бол одоо хэд дахин хүндэрчдэг болно шүү дээ. 2 дахин ч юм уу, 3 дахин ч юм уу гэд хүндрээд идэг. Харин нийлүүлэлт бол ингээд багасаад байна шүү дээ. Хүндрэх тусам нийлүүлэлт бол багасдаг. Дэлхий дээр бол одоо нийт 21 сая биткойн байгаа. Зөвхөн 21 сая биткойн байгаа. Өөр байхгүй. 5 сая биткойн болоо гээгдсэн гэсэн үг л алдагдсан. Ойролцоо 5 миллион. Ер нь бол 4 сая гэж ярьдаг л да. Яг энэ хүн бол 5 сая гэж яриад байна. Тий. 5 сая хийсэн компьютераа хийсэн ч юм уу, төрөгчөө хийсэн ч юм уу гэж. Сатошид бол 1 сая биткойн байдаг гэж ярьдаг. Сатошид 1 сая байгаа. За ойролцоогоор 10 сая нь бол нийт эргэлтэнд одоо арилжаалагдж байгаа, явж байгаа. За бүгдээрээ нийлээд нэг 15-16 сая биткойн явуулж байна. Үүний зарим нэг нь миний төрөвчөнд байна л дээ. Тэгтээ их бишээ, нэг $500,000 тэнцэх биткойн байгаа миний төрөвчөнд. За тэгээд цаана болох тэр нэг 5 сая биткойн үлдсэн байна шүү дээ. 5 сая биткойныг л олборлох хэрэгтэй. За өнөөдөр бол 2018 он тийм. За үүнээс сайш бол одоо үлдсэн 5 саяг олборлохын тулд 100 жил хэрэгцээтэй. За 18 он өнөөдөр болж байна тийм. Тэгээд 20-30 сая хүн бол биткойны тухай сонссон байдаг. За 100 сая ч юм уу дээр хэж 100 сая хүн биткойныг мэддэг штэ. Гэтэл 7 их 80 хүн бол дэлхий дээр амьдарч байна. Тэгээд үүнтэй харьцуулахгүй те 100 сая хүн мэдж байна.
This is total population of the world. This is the total population of Bitcoin. За тэгээд нийт дэлхийн хүн амын дээр байна. Доорнууд биткойн мэддэг юм хүмүүс байна гэдэг ингээд харьцуулъя да. Зөрөө нь ямар вэ? Доотын төвшөнд болох дээр те $5,000 байж штэ. Хаш биткойн яаж $6,000 хаштай. За энэ доорууга биткойн эзэмшиж байгаа хүмүүс ч юм уу те гişүүд. За сая хүн болно гэж бодъё л доо. Энэ сая болох боломжтой шүү дээ. Ягаад гэвэл Facebook одоо бол 1 их 80 хүн байна те. Гишүүн. 1 их 80 хүн гишүүнтэй. За Facebook болохоор өөрийнхөө энэ хувьцаа эзэмшигчтэй бас хувьцаанаас өгчсэн шүү дээ. Одоо тэгээд 1 их 80 хүн Facebook-ийг хэрэглэж байна. Биткойныг бол одоо хүмүүс зориулсан бизнес л дээ. Хин биткойн вэ тэр хүмүүс зориулсан бизнес. За 100 сая хүн одоо биткойныг мэдж байна гэхэд ойролцоогоор ханш $6,000 байна да. Харьцуулъя да тий. За 1 тэрбум хүн одоо за тэрбум 100 саяын хооронд тгийн ялгаал байгаа шүү дээ. Одоо $6,000 байна тий. Тэгээд 100 сая хүн тэрбум хүн болно. 1 тгийг нэмээ л да. Хүнийхээ тоон дээр. Гэтэл одоо 6,000 байж байгаа. Ард нь дахиад 1 тэг нэмээ $60,000 болно. $60,000 бол жишээ нь биткойн болох юм бол тэгээд 1 тэрбум хүн биткойныг мэдчихээн гэж бодъё л доо. Биткойн олборлолтын үйлдвэрлэл гэхэд яах вэ? Ямар юм болох вэ? Хэрвээ тэгэх юм бол бүх хүнд олборлолт хийх гээл ингээл машин одоо биткойн олборлогд төхөөрөмжийн төлөө явна шүү дээ. Болгоод эзэмшгээ те. Тэгэхэд бол биткойн төхөөрөмжийн ханш бол одоо баг тэрбум доллар ч болох магадaltaй. So just imagine now 2018 1800 Bitcoin per day. They compete with 1800 the mining 1800 Bitcoin per day. 1800 Bitcoin. Сейчас 18 байна өнөөдөр те. Өдөрт бол 1800 биткойн олборлдог. Ер нь технологийн 1800 биткойн олборлох төхөөрөмжтэй. Бүх компаниуд одоо олборлтын компаниуд 1800 биткойноос төрүүлж олборлохын тулд өрсөлдөж байгаа. За 1800 биткойн тодорхой хугацааны дараа 4 жилийн дараа ч юм уу 900 биткойн болно. Ер нь 900 ширхгийг л олох боломжтой болно л доо. 1800 900 ширхгийн одоо ялгааг та мэдж байгаа шүү дээ тий. За ингээд 4 жилийн дараа зайлшгүй биткойны нийлрүүлэлт бол 2 дахин багасдаг л да. 900 биткойн болно 4-5 жилийн дараа. За та алтдгүй ингээд бодъё л доо. За 900 хил алт ингээд дэлхийн нийт дээр үлдсэн байна гэж бодъё л доо. 900 хил үлдсэн. Дэлхийн хүн ам бүгдэнд нь. Тэгвэл эргэн тойронд юу болох вэ? Олборлолт хийдэг төхөөрөмж яах вэ? Тэр 900 хилийг авахын тулд юу болох вэ? Өөр байхгүй шүү дээ. Дэлхий дээр өөр байхгүй 900 хил алт. Тэгэх юм бол хоорондоо тэмцэлтэн тэр 900 хилийг төрүүлж авахын тулд за технологи шинжилэн тийм ээ аль болох түргэн шинэ технологиор олборлохын тулд ингээд өрсөлдөөн болно л доо. Бүр хүндрэн штэ тэр байдал бол улмал хүндрэн хугацаа явах нь тул. Тэрэн дээр хин их мөнгөтэй, хин сайн технологитой, хин их сайн төхөөрөмжтэй хүмүүс олборлох боломжтой.
Тэр алтыг. Соревноваться за это золото под землей. And even the price of one Bitcoin gonna go crazy. И даже если цена за один биткоин станет За сумасшедшей. нэг биткойны ханш бүр айхтар дэше өсөх магадaltaй. Бид Члены команды BitClub Network. одоо BitClub Network-ийн It's like хамтрагчтэй гишүүн. playing soccer. И представьте, что За энэ бол та в игре это как играть в тоглоом гээд тооцоолоод үзэл да хөл бөмбөг шиг те нэг бөмбөг байдаг. Тэрийг биткойн гэж бодчихъя. Players on the field Талбай дээр 22 хүн л тоглодог. playing. So 22 players. 22 хүн л нэг бөмбөгөөр тоглоно доо. 22 игроков, Тэр 22 тоглогчийн нэг нь бол BitClub Network байхгүй юу? Audience only. За тэр 22-оос бусад хүмүүс бол ингээд тоглолтыг хараад гадна талаас харж яадаг шүү дээ. Өө BitClub Network гэдэг алгаад тагшаа хараад байж идэг. We are the players. Бид бол яг тоглолтод оролцдог. сейчас игроки в этой игре. So just imagine that. Просто представьте себе это. За ингээд та төсөөлөд үзэхгүй те. Это Бид бол сложно энэ представить и вообразить, но постарайтесь представить это. Это удивительное чувство. төсөөлөхөд хэцүү боловч та ингээд ойлгохыг Это удивительное бодох чувство. хэрэгтэй. Энэ бол энэ тоглоомын дотор нь багийн тоглогч болоод тоглоход бол маш их тийм Я не знаю, что сонир сэтгэл төрдөг. Дараагийн 5 жилд юу болохыг би сайн мэдэхгүй байна. Ханш бүр айхтар дэше летит невероятно. өсөх бах. Difficulty become Төсөөлшгүйгээр өсөлт болно. Сложность добычи будет Олборлтын хүндрэл бол бүр хүндрээр явна. only the Зөвхөн ones, the most wealthiest company, only the big баян stays in the ухаалаг боловсролтой тийм компаниуд бол компании биткойныг олборлох боломжтой. will be there. BitClub Network яг энд бол точно будет среди байна. игроков. Just imagine. Энэ тоглогчдын дунд байж л байна. Та төсөөлөд үз. Дальше 5 лет. Ирэх 5 жилд. За маш их баярлалаа танд. За баярлалаа. Маш их гайхамшигтай.